За 3 минутын бичлэг. Тэгээ зарим бичлэгийг харахаар улс төр төсөж байгаа юм шиг ярьсан байлаа. Тэгээ одоо яа их вэ? Өнөөдөр бол миний ярих гэдэг зүйл цаг хугацаа байхгүй юу? Цаг хугацаа гэдэг зүйлийн тухай. Гэхдээ яг энэ айгу том сэдвэлтэй, яг шашин гэдэгтэй адилхан, улс төр гэдэгтэй адилхан. Яриа л дуустгүй сэдв байхгүй юу? Жихэн Монгол хүн гэж хий юм бэ гэх мэтчлээ. Яг ямар үнцгийг гаргаж ирэх гэдэг юм нэхэр яг энэ бичлэгэн дээр болохоор зах зээл цаг хугацаа гэдэг зүйл бол дийлдэшгүй байхгүй юу? Нэг хүнээс хамааралтай биш заримдаа бол. Тэгээ дэлхий нэг хүнээс хамааралтай иргэдэг. Нар нэг хүнээс хамаарч иргэдэг. Орчлын ертөнд ч гэсэн нэг хүнээс хамааралтай биш. Үгүй. Тэр хүн байсан байгаагүй. Тэр хүн хасагдлаа гэж дэлхийгээс жин хасагдахгүй. Эсвэл тэр хүн ирлээ гэж дэлхий дээр жин нэмэгдэхгүй гэж шүлэг өгдөг штеп. Тэр шиг заримдаа тийм л байдаг. Ерөөсө хүлээхддэг ярагдчихгүй байхгүй юу? Та хэрэг өнөөдөр байхгүй боллоо ч гэсэн 2025 он болох л болно. Та хэрэг байхгүй боллоо ч гэсэн 2035 он ч гэсэн болох л болно. Зарим хүний хувьд яг үнц нь байдаг л да. Жишээлбэл улсын ерөнхийлөгч нар байна. Тэгэхээр Монгол улс их биш шүү. Жишээл Орос гэдэг улсад Владимир Путин гэдэг хүн амьд байхгүй байх. Тэр хүн буудуулахгүй хоёрын зүрх маш их байхгүй юу? Гэтэ сайн юм уу гэдэг би мэдэхгүй л те. Зүгээр ер нь тэр хүн хэрвээ би Орос улсын иргэн байлаа. Би тэнд ингээд нас орчлаа. За миний араас нэг гэр бүл юм шиг гашууд. Хэрвээ Оросд тийм зүйл болоод тэр бүтэн улс гашуудж магадгүй, улс эсвэл баярлаж магадгүй мэдэхгүй. Яг одоогийн нөхцөл төр бол яг ямар ахын мэдэхгүй юм л да. Ерөнхийдөө хэлэх гээд байгаа сан юу юм бэ гэхээр цаг хугацаа бол дийлдэшгүй зүйл мөн үгүй мөн. Тэгээ цаг хугацаа үнэлэх үү гэвэл үнэлэх мөн. Гэтэ цаг хугацааг захирах боломжтой, өргөшөөх боломжтой, боломжтой. Дээрээс нь цаг хугацаатай дайсагч амьдрах уу, нөхөрлөж амьдрах уу гэдэг дээр нөхөрлөж амьдрал бол танд хэрэгтэй байхгүй юу? Яг энэ дээр бол ингээд цааш өргөжлүүлэл бодоод ивэл дуусахгүй. Яг хүмүүс яг ингээд өргөжлүүлэл бодоод идэг. Бид ч одоо ингээд өргөжлүүлэл яриад ивэл дуусахгүй байхгүй юу? Гол нь сайн жишээнүүд гэж байдаг. Би хэрвээ өөр дөрөө бодох юм бол би яг өөрийнхөө тухай ингээд миний цаг хугацаа ялаа гэж бодох юм. Бас дахиад дуусчихгүй. Толгой өвдмөсөд үү. Гэхдээ азар харж болох хүмүүс, харж болох жишээ, барьж болох голч гэж байдаг. Тэгэхээр энэ дээр бид нэр сайн жишээнүүдэд авах хэрэгтэй. Сайн жишээнүүдэд авах юм бол хэлсэн шүү дээ. Хэрвээ чи 80 настай хүн байвал хэнийг харах вэ? Чинийг хар. Чинийг харах юм бол 80 настай чинь 20 настай хүнтэй задлахад 20 настай хүн ядардаг. 80 настай чинь цаг хугацаа явах хэрэг улам илүү төвөрчдөг. Маш олон зүйлийн төлөө мэдрэхтэй, чадвартай, үг болгоно үнцэнтэй тийм хүн баггүй. Тэгэхээр бид зөв ирээдүйд тийм хүн болохыг хүсдэг. 20 эдтэй 25-таа бол магадгүй олон хүний хараалдж байгаа. Гэр бүлийнхэн ч гэсэн үнэлэх үедээ үнэлэхгүй үедээ үнэлэхгүй. Найз нөхөд хайрлах үедээ хайрлана, хайрлахгүй үедээ хайрлахгүй. Тэ. Гэхдээ цаг явах хэрэг энэ холбоос үнцэнүүд улам илүү өсөж байгаасай. Та ч гэсэн улам илүү үнцэнтэй хүн байгаасай. Дээрээс нь цаг явах хэрэг таны тэр зорьсон газар руу та илүү дөхдөг байгаасай. Зорьсон газар руугаа хүрч чадахгүйсаа болоод мөрөөдөлтөд битгий шантардаг байгаасай. Он жилүүд өнгөрөх тусам та илүү хайртай хүн болоосай. Улам илүү ялагдчихгүй хүн болоосай. Хүний амьдралын мөн чанар нь цаг хугацаа явах хэрэг болно. Доошлох биш, дээшлэх тийм зүйл тогтолтой байдаг гэдэг аахгүй юу? Дааж ийм хүмүүс нь цөөхөн дотроо маш цөөхөн байдаг. Мөнгөний жишээн дээр ч тэр, ус төрийн жишээн дээр ч тэр, гэр бүлийн жишээн дээр ч тэр. Тийм болохоор хамтдаа үнсэн бүтээж амьдрий. Санаа алдчихлаа. Яг тэгэхээр хүн сэдв дуусчихсан сэдвийг бодоод тохоор зарим толгой өвддөг. Гэхдээ яг хариулт нь зөв ч гэж магадгүй. Та бодох ёсгүй, хөдөлмөрлөх ёстой байж магадгүй. Гэхдээ зөв зүйлийг найз байгаарай. Ялагдчихгүй байгаарай. Дээрс нь онцог өнгөрөх хэрэг улам илүү гэрэлтдэг нөхөрлөл, гэрэлтдэг харилцаа, гэрэлтдэг хайр,
гэлтдэг үнцэн бүтээгээрээ амжилтсан.